Зохиолч Доржийн гармаа. Монио өгүүлэг. Шөнийн тэнгэр үүлэн хөшгөө ярахад мөнгөн одод чимээгүй асгарах шиг тодорлоо. Идэр юсын жавар нүүр нүд хорсгоно. Нэмгэн цувцаа дээлэн жиндүүлж байна. Дондог гүйх шахам циркийнхээ хаалгаар ороход урдаас нь сэтгэл бүлээцүүлсэн дуу чимээ халуун уур амьсгал угтлаа. Цирк бол түүний ариун гэгээн сүм сувраг юм. Хүн инээж баясах гэж энд ирдэг хэмээн дондог бодно. Саяхан үдсэн хагаслын гунигт цээж харанхуйлж аюулхаа дээр харлаж байвч тэрээр инээмсэглэх гэж хичээв. Бинд таарсан цэнхэр тэрлэг Монгол гутлөмсгсөн бяцхан сармагчингийн зулцгийг дондог авч тэвэрлээ. Монио эзнээ таниад баярлах шиг тагнайгаан ташив. Тэр хоёр тайзнаа олонтаа гарчээ. Дондог даргыг илэглэн шүүрөгч тушаадаг билээ. Монио нь тайз шүүрдэх маяг үзүүлж байснаа даргаа холдмогц модны ёроолд залхууран хэвтэж дээлэр хучаад унтана. Энэ номерыг хүмүүс алга ташин хөхрөлдөж үздэг юм. Дондог өрөөнд ороод хувцаа өмсөж толны өмнө суув. Дандаа л инээгээд байна да гэж харагдахаар нүрээ бодлоо. Тэрбээр сэтгэл нь харанхуй байсан чиг хүнийг инээлгэж байх албатай билээ. Хүн инээлгэж байвал буян болноо. Монио нь сармагчингийнхаа хэлээр юу ч юм шагшиж байснаа чимээгүй боллоо. Дондог эргэн харав. Зүггүй хүүхэд чиг Монио цүнхийг уудалж баахан бичиг самардан гаргаж байлаа. "Болгим Монио" гэж дондог ухс хэлээ. Сармагчин нэгэн зураг шүүрэн авч зугтаав. "Битгий урчгал да, наадах чинь сэжигтний зураг" хэмээн дондог авах гэж хөөв. Сармагчин цонхны хөшгнөөс зүүгдснээ хувцсны шүүгэн дээр үсрэн гараад авах уу да гэж даажигнах шиг зургийг харуулжээ. Богинохон тайрсан үстэй, зөөвөн царайтай, том нүдтэй хүний зураг байлаа. Хүүг нь хөнөөсөн алуурчин мөн хэмээн мөрдөн байцаагч энэ зургийг өгчээ. Бие биеэ танихгүй хэдэн залуу нийлж наригсан байж. Сархад хэтрвэл самун болдог шүү дээ. Бүгдээрээ цогтцоон уван цуван явцгаажээ. Хамгийн сүүлд хүүтэй нь үлдсэн залуу дондгийн үрийг хутгалан хөнөөчхөөд ор мөргүй зугтсан байна. Гэрчүүдийн хэлснээр таамаглаж энэ зургийг гаргаж авч газар дээр ганц үрээ алдчихад дотор харанхуйлан энэхүү буурал хорвоо гიშгэх газаргүй болсон мэт хэд хонов. Ажил явдлын дуусгаж цагдаа шүүх гэсээр яваад өнөөдөр л ажилдаа иржээ. Дондог сармагчингийн барьж буй зургийг булаах шахам авах гэтэл урж орхив. Баригдаагүйд нь зураг урсанд нь бухимдан Мониого аяархан нясалж орхилоо. Чингтэлч хөтлөгч дондгийг дуудлаа. Тоглолт хэдийн эхэлжээ. Мянган зөгийг дүнгнэх шиг шуугсан үзэгчдийн танхим чимээ алдарчээ. Их дагшаа хөгжим сүр жавхлан таяа тоглож байлаа. Залхуу сармагчин, алиалагч дондог, жүжигчин Мониогийн хамт. Хөтлөгч ийхүү зарлсны дараа их устай бороо шаагах шиг нижгэнсэн алга ташлтын дундуур дондог Мониого тэврээд гараа өргөн мэндэлсээр гарч ирлээ. Хагацлын хар мананг инээд баяслын алга ташилт үлдэн хөөх шиг болов. Ариун дагшин энэ тайзнаа гарах тоолонд ингэдэг шигээ дондог хөөрч гэгийн сүмийн хамбтан уншлаг юуга өмзөд хоолойгоор эхлэх шиг хөнгнүүлэн
инээв. Чингээд мониогоо газар тавилаа. Ойрд сургууль хийгээгүүдээ мартвуу эсвэл сая зүггүйтэж няслуулсандаа айвуу монио гараас мултарч оосроо чирсээр цогтлаа. Сармагчин дугуй тайзны хашлага дээр үсэрч 2 монгол гутлаа гээчхэв. Дондог хойноос нь ухс хийхдээ гуталд нь тээглэн унав. Танхим инээдэр тесрэх шиг болов. Айлаалагч үнэхээр л сармагчингаа алдаад барьж авах гэж байна гэж хэн ч бодсонгүй. Харин инээдмийн тоглолт эхлэв гэж санаж тэр хоёрыг харан хүмүүс ээлгээ хөшөх ажээ. Монио эзнээсээ зүхтан хашлахын дээгүүр баахан цогсноо ганц үсрээд тэргүүн игнэний нэгэн үзэгчийн салтаан дээр буучгав. Айё хэмээн эмзэг газар нь цогсон мэт үзэгчээр дуу алдлаа. Хүмүүс нэр хийтэл инээлдэв. Харин сармагчин баярлах мэт манерийн өвөр дээр дэвгцсэн байна. Дондог түүнийг танилаа. Хүн амны хэрэг мөрдсөн цагтаа байлаа. Зүгээрээ дондоггүй. Бид алуурчийг олоход олно гэж тэр хэлсэн билээ. Дондгийг хэд хоног явуулаад хэргийг өөр газар шилжүүлжээ. Одоо бол дондгийг таньж бөмбөг дамжуулах мэтээр мониог нь шидэж орхив. Сармагчин нь эзэн рүүгээ биш өөр зүгт үсэрчээ. Бариад аваарай наадах хэмээн дондог арга буюу гуйв. Сармагчин хүмүүсийн мөр толгойн дээгүүр дүүлэн улам дээшээ улам цаашаа зугцаар л байлаа. Бичингтэл хашгүй нэгэн залуу мониогийн оосроос атгаж авах харагдлаа. Сармагчин сулрах гэж байдгаараа тэлчлэх ажээ. Сайн барьж угаарай хүү минь хэмээн дондог зүтгэв. Мониог нь циркийн гол хоймрын шатан дээр барьжээ. Тэртээ дээр дарга нарын суудалд нэгэн сайд юм үзэж байна. Өмнө нь ширээн дээр тавгтай жимс, чихэр, ундаа, болор хундаг тавиастай байгааг дондог ажиллаа. Та бүү зов илэрдэггүй хэрэг гэж байдгүй юм гэж өчигдөр түүнд хэлсэн залуухан шүүгч мониог нь бариад гайхан харж байлаа. Эзнээ дөхөж очмогц дальдчих шиг болсноо сармагчин ганц ухсхийн алдуурч сайдын суудлал руу үсэрлээ. Бас гай байх гэж хүмүүс инээлдэв. Сайдын бие хамгаалагч дөрвөлжин цээж дээр мониог хөөлөө. Сармагчин ширээн дээр гараад сайдын малгайг өмсчихлөө. Сайд ичиж уурсан царай нь минчийн улайв. Сайдын малгайг өгөөд өрх гэж бие хамгаалагч чимээгүйхэн зандарлаа. Монио болор тавгнаас алим авч нэгэнтээ хоолоогоо цахиртуулан орилоод микрофон байх эндэр дээр дүүлэн гарч ирлээ. Сармагчингийн амьсгаа алим амтархан идэх чимээ циркээр нэг сонсогдлоо. Хи хэмээн бүгдийг шоолох мэтэр тэр инээлээ. Монио бол сайдын малгайг өг. Дуулж байна уу? Монио. Хамаг хөлсөн цувсан дондог эндэр өөд гүйх шахамд дөхөж явлаа. Сайдын суудал тэртээ дээр. Эндэр мөнч өндөр байлаа. Гэтэл сайдын малгай өмссөн сармагчин нь эндэр дээрээс өөрөө унвуу хүн үргэн түлхвүү алайлагчийн толгой дээр дэвхэрэм буулаа. Санаандгүй явсан дондог тэнцвэр алдан савж унав. Солонгорсон гэрэлтэй их танхим олон янзын хувцастай үзэгчид дээр дороо орон эргэлдэх шиг болов. Дондог шат руу өнхрөн бөмбөг шиг унахад олон хүн бариараа яана гэлцэх дуулдлаа. Харин монио олныг элэглэн хашгирч нэг үзэж инээж нэг үзэн дэвхцэж байлаа.